тийм эмэгтэй хүн байх эмэгтэй ч амар тийм өөртөө ихтэй амар шууд очивол тэгэл дугаар өгөхгүйсэн чинь асуугаал үзье те асуухгүй үлдэж харамсажснаас асууцсан дэр гэж боддоо шүү дээ ер нь л хамт явахаар хэцүү шүү дээ панда ч ийш тийш гүгээд алаа хотлоо яриад байна чи миний нэр хүнд би бүр ингээд пандыг юмс эрэгтэй хүний дугаар асууж ил тэгсэн нөөх нь өгжсэн Instagram аж За hello everyone. Өнөөдрийн Melodic-ийн подкастын шинэхэн дугаар инхүү эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр яг юу ярих гад би тэгэд энд ингэ суудсан байна вэ гэхлээр өнөөдөр манай Granny host хийн. Granny айгу сонирхолтой сэдв ярианууд бэлдсэн байх гэж найж. Гэхдээ бид гурав айгу бэлдсэн сайн мэдэхгүй байна. Тийм болохоор одоо ингэ бөөндөө эхэлцгээе. Шууд эхлэе. За тэгэхээр би өнөөдөр ингээд та нараас амар тийм relationship хосын харилцаатай холбоотой асуултууд асуунаа. Гэтэ яг энд ганц би хүмүүсж байгаа, хостой хүмүүсж байгаа. Тийм болохоор ингээд талын үзэл бодлыг ингээ харах гад ямар нэгэн тийм маргаантай сэдвүүд идэв штэ. Одоо нэг тиймэрхүү хардтал мартал тийм харилцаатай холбоотой. Тиймэрхүү сэдвүүдээс суугаад та нарт тэгээд ингээ өөрсдөө үзэл бодлыг илэрхийлээ тэгээ явчихна заяа. За тэгэхээр ингээд та дөрөв заяа биш та дөрөв. Та гурав заяа ингээд за одоо хостой ингээ хосоо бодоод сингл ингээ хүнтэй үргэлжлэе гэж бод. Эсвэл ингээд бүр гэрэлчлээ гэж бодъё заяа. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар ингээ санхүүгийн зарим нэг асуудал үүсдэг штэ харилцаанд. Тэгээд явж имэгц танаа ингээ хос чинь амар үрэлгэн хүн байлаа гэж бодъё заяа. Тэгээд үрэлгэн байгаа байдлаа та нарт ингээ төв болох уу? Та нарын харилцаа нөлөөлөх үү? Эсвэл та нар яг тэрнээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг чи айгуу сонсомоор байгаа байхгүй. За нүү нагас эхлэе. Тэг хосын харилцаан дээр өрөлгөөн бэ нөө. Ингээ ингээд энэ ч бас амар. Гэтэ одоо энийг яг сонсчвал яг одоо надад ууралж бадгүй зэ. Гэтэ ингээд эрэгтэй эмэгтэй ингээд гендрийн нэг юм байгаа шүү дээ. Байгалийнхын инстинкт гэх юм уу. Тэнгүүд одоо ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээд хосоолоод амьдрахад эмэгтэй нь өрөлгөн байж болно гэж би боддог зэ. Одоо тэгтээ энийг хүмүүс сонсоод нэрнгээс яг ингээд барьж идэн зэ. Гэтэ зүгээр яг одоо эрэгтэй хүн чинь ингээд нэг алсуураа ингээд юмнуудаа төлөвлөөд ингээд ирээдүйд ингэх хэвээр ингээд төлөвлөгөө гаргаад ингээд явж байгаа хүн чинь ингээд миний ажлыг хийгээд надтай мөнгө өрөө явж ил надад бол таалагдахгүй заяа. Би бол ингээд гэтэ энийг яг амар сан гендрийн ингээд эрэгтэйч байдал нь ингээд жоох хөндөгдөж л байгаа юм л та. Гэтэ зүгээр ер нь надад яг эрэгтэй хүн бол тийж амар өргөлгөн бахан нэг гой санагддаггүй. Яг хэрэгтэй юмд өрчдөг. Гэтэ амар бол их юмд ингээд зарцуулдаггүй. Тэгвэл ноноос би хасан. За одоо жишээлбэл одоо яг сая ингээ ноногийн яар сонсонгод ингээд би бодож байгаа хгүй. За нэрээ ингээд яах вэ гэж бодоод миний хувьд одоо өргөлгөн лөө. Миний хувьд өргөлгөн хүн гэж ямар хүн гэдгийг ч одоо тодорхойлоод өгөх хэрэгтэй байхгүй. Ингээд эмэгтэй хүн одоо нэг иймэрхүү юм дээр мөнгө нөх одоо гаргаад байвал энэ өргөлгөндөө орохгүй ч юм уу те. Эрэгтэй хүн ингэх юм бол нэг өргөлгөндөө орохгүй ч юм уу. Энэ бол яг хувь хүний буюу дөрвөн хүн сууж байгаа үндсэн учраас яг чиний өнцгнээ юу юм. Аль нь өргөлгөн за аль нь их өргөлгөн биш дээ орох юм гэдгийг. Тэгээ өргөлгөн гэдэг нэрээ ихлэ тайлбарсан төбсөн биз дээ. Ингээд өргөлгөн гэдэг чинь за ингээд хэрэггүй юмн дээр одоо ингээд за жишээлбэл одоо нэг ингээд тренд гарчлаа гэж бодъё зөө. Тэнгүүд тэр трендийн хувцсыг би ингээд өсрөөл 2-3 удаа өмсөх юм дээр би ингээд авчвал би үргэлжлэн заяа. Гэхдээ тэр хувцс нь ингээд хэрэгтэй надад байнга хэрэгтэй гэхдээ тэр тренд болж иж болно заяа. Ингээд ямар ч хувцсаж болно. Гэхдээ надад тэр нь одоо олон жил өмсөхөд юм хэрэгтэй ч юм уу. Надад юм хэрэгтэй юмдаа би ингээд мөнгө зарцуулж штэ. Тэр нь болохоор энэ бол basic need. Тэнгүүд хэрэггүй одоо түрүүн хэлсэн ш нэг ганц 2 удаа өмсөө хайчих хувцас ч юм уу ямар нэг юм аксессуар хэрэглэл юм юмнууд эдэн штэ. Тим юмн дээр ингээд байн тэр үе тим юм мөнгөө зарцуулаад аваад идэг хүнийг л мөрлгөн гэх бах гэж бодож. Яг тэрнээс ш ийм хэрэгтэй юм хүн авч болно штэ хүссэн юм авч болно. Ингээд тэрийг бас үрлгэн гэж ойлгож болохгүй байх л гэж бодож байна. За тийм байд юм бэж. За тэгвэл одоо манай алдарт панда маань ярих нэ. За яг үрэлгэн хүн гэж яг миний хувьд болохоор яг юу л энэ. За би дотор шууд төсөөлөө зөө толгойн дотроо. За би ингээд найз залуутайгаа тустай гараад ингээд амьдралаа бодоод ингээд явж байсан чинь манай найз залуу ингээд
байгаа юм аа их юм аваад ивэл би тэр хүнийг одоо жоохон юмд үрлэх юм байна гэж би ингэж бодоод тэгээ юу нь бол ярилцаж үзэн л тээ. Гэтэ яг эхлээд тэр хүн хугацааг нөгөө нэг хүн яг ийм дуртай юм дээр мөнгө гээд одоо жишээлбэл ингээл аваад нэг амар донтцсон юм дээр ингээл хүн мөнгө амар зарцуулдаг байхгүй юу. Тэгээ тэр донтцсон юм дээр жишээ тодтоолоо би өөр яах юм бол скин кер бүтээгдэхүүнд арчилгааны бүтээгдэхүүнд амар донтцсон. А гэрт төнөр байгаа хэрнээ за энэ л тэрэг болно гэд ингээд аваад идэг. Тэгээд энэ болохоор нэг удаан хугацааны хүн хүнээс ялгаатаагаар ингээд жоохон өргөжлөх хугацаа нөөрөр идэг. А тэгээд тэр хугацааны түрүүндээ жоохон өгөөд бид нэг 6 сар хүлээн. За хамгийн багтаа за ер нь хамгийн ихтэй дунджаар 6 сар хүлээгээд тэгээд тэр хүн ингээд одоо хажуугаар надад ийм нэг ч мөнгө алга энэ тэрэг гэлээ би одоо хоолоо идсэн мөнгө гэлэнгүүт одоо хоолны мөнгө алга ч юм уу тий. Гүчи тэгээ ингээ авчаад ирэхгүй байсан юм хад уртаас нэг иймэрхүү юм дээр нэг юм тийм ч юм алга ийм ч юм алга гэж хэлчихэд тэр юм дээр ихтерхийх мөнгө зарцуулаад ингээд хамбал би жоохон хийлж эхлэн л тээ. Чи жоохон энэ хэрэглээ ингээд танал зүгээр юм шүү. Одоо ингээд чамд байсаар хаад тээ. Эсвэл ингээд үнэхээр энэ юмд амар дуртай болвол хоёлаа ингээд гоё хуваар гаргая. Тэг жилийнхаа нэг сарыг тодорхойлж агаад тэр хүртлээр нэг тийм мөнгө цуглуулад одоо нэг төвшөө 9 2 шиг 500 мянгаар тэг нэг 3 4 сартаа нэг шопинг хийдэг гэл нэг тийм бичлэг оролцсон байхгүй. Тэгэж үзье гэж нэг одоо бусад хосууд тэ бусад хүмүүс яаж юм кейс дээр ажилтдаг талаарыг судалж агаад тэгээд хэлэлцээд бүр сүулдэ болохгүй болвол за энэ хүн арай л хэтэрхий үрлэх юм ээ гэд би ер нь бол жоохон нэг юм дургу болж эхэлнэ гэж бол хавтаа хатчихна. Гэтэ сая чамайг яг хэлсэн чи яг нэг саанд орлоо заяа. Ингээд хүмүүс чинь одоо ингээд дан ганц үрлэгэн гэдэг бид хэд ингээд наад талаас нь харж байгаа шүү дээ. Тэр хүн эргүй мөнгө зарцуулаад байна гэдэг. Нөгөө талаас нь харангууд тэр хүнд ингээд нэг юм сэтгэл зүйн нэг юм асуудал байх магадaltaй болж ин гэсэн үг шүү дээ. Тэнгүүд би яг нэг юм сонсч ирсэхгүй нэг манай сэтгэл хөдлөлийн хичээлдээ нэг багш ингээд нэг кейс ирж ирсэн. Тэгсэн чинь ингээд нэг төрсний дараах сэтгэл готролтой ихч хүмүүст амар хүнтэй бэлэг авч өгөөсөн гинэ ингээд бүр ингээд эхлээд өөрийнхөө мөнгөөр ингээд авч өгөөл нөхрөөсөө мөнгө аваад хүмүүст амар хүнтэй бэлгүүд ингээд авч өгөөд сүлдээ ингээд өөр тавьж эхлээд тэгээ ингээд тэр ихчүүр амар их мөнгөний өрөнд орцсон. Тэгээ яг шалтгаан нь юу юм бэ? Нөхөр нь ингээд чи яагаад ийм мөнгөний өрөнд орчоо гэдгсэн чинь ингээд амар их мөнгөөр хүмүүс бэлэг аваад өгсөн. Тэгээ шалтгаан нь зүгээр ингээд тэр хүн төрсний дараа сэтгэл готрол орцсон. Тэгэхээр ер нь бол яг гол корыг олж иж яг тэр хүнийг үрлэгэн байна уу тэгээ ярилцгаа яах вэ гэдэг асуудлаа шийдэх бас ингээ чи үрлэгэн байна чи болоод мөнгөө тань маань та санхүүдэд хямгатай аймаа гэж бас хэлж болохгүй юм шиг санагдлаа. Яг нуунагийн хэлсэн кейс бол яг хүм болгонд үүдч танаа мэдчихтэй чон сэтгэл санаагаар унтгаар ингээд одоо цалин болон бууцсан байвал тоод ингээ мөнгө байхгүй болвол яг зээл аваад тэр нэг богино хугацаатай зээлийн аппликейшнээс зээл авч мөнгө аваад тэр дэлгүүр хийсэл тэр хүн тэндээ сэтгэлээ сайхан болгочихно. Тэгээд сэтгэл сайхан болохгүй л дээ бүр үрдийнхаараа. Тийм болохоор бас би гэрээрээ дөрөв ингээд аюух юм ярьцлагын бүтээгдэхүүнүүд аваалаа тавьсан юм байна. Тэгээ бас тэрийг бас бодож үлсэх. Саяг үрлэн гэсэн чинь амар бэлэн өөр талаас нь бодоогүй гинэц. За манай сатан ямар үзэл бодолтой байна? Одоо ингээд ихэнх эрэгтэй хүмүүс ч одоо ингээд ер нь бол уламжлалсаар ингээд эрэгтэй зөвхөн арга гэрээ авч яваад байр маяр те хүнс мэс бүх мөнгөө эрэгтэй нь авч үүдэг гэсэн үзэл байсан шүү дээ. Тэр нь үзэл нь одоо хүртэл байгаа нададсан байдаг. Гэхдээ ингээд найз зөвхөнтэй олонгууд ингээд найз зөвхөн ялчих ингээд хамт амьдралыг босгоо 50 гэдэг жахад угаасаа тийм уламжлал юугаар ингээд дайрж мариадах юм болохгүй шүү дээ. Мэдээж одоо ингээд хүүхдтэй болсон үедээ ингээд би ганцаараа ингээд ажиллаа хийгээд мөнгө олох юм уууд гарна. Гэхдээ ингээд манай зөвхөнлөө ингээд 50 гэж ярьдаг хгүй. Тэнгүүд миний хувьд ингээд бодонгууд үрлэгэн байна гэхээр яг ингээд тооцоолоо зөв хийгээд хамтдаа ингээд байрны зээлээ төлөөд эсвэл түрээсээ төлөө тэгээ хүнс мүснийхөө аваад бүгднийг ингээд аваад тухайн сарынхаа юм тооцоолынхаа даваа авцсан бол тэр хүн үлдсэн мөнгөөр юу авах нь надад хамаагүй байхгүй. Тэг би болохоор өөрөө ингээд аюу их сүүлийн үед аюу их номд мөнгө зардаг болсон. Тэгээд Blu-ray кинонууд их аюу авдаг. Гэхдээ би тэрийг ингээд байнга үзэхгүй шүү дээ. Гэхдээ ингээд чинь хобби болохоор тэрэндээ аюу их мөнгө зардаг. Гэтэ энийг би ерөөс нь өрлөн гэж ерөөс бодохгүй байна. Хүн ер нь хоббитэй байх хэрэгтэй, хоббитой мөнгө зарцуулах хэрэгтэй. Гэтэ төлбөр тооцоогоо ингээд сайн хянаад ингээд хажуугаар ингээд алдагдлалд орохгүйгээр өөртөө ингээд одоо шин би нэг Blu-ray авсан гутаа 7 хоног үсэж явахгүй гэдгээ тооцоолоод юм авч байгаа бол ер нь бол нэг асуудал байхгүй. Нөгөө үндсэн юундаа зарцуул мейкап байна уу, байгаа хувцас ахиж 2 дахь он надад нэг хамаахгүй л гэж бодож байна. За бэж. За та нар айгүй тийм нормал тийм гоё энгийнээр хариулаад би тэгвэл нэг хутга асуулт асууя. Тэгэхээр ингэн заяа. Та нар ингээд за одоо ингээд нөгөө хүн тэгээ гэрлээд ингээ амьдрал чинь ингээд
нэлээд олон жил өнгөрцөн. За доороо иж нэг 5 6 жил өнгөрцөн. Хүүхэд мөхтэй болцсон. Тэгээ ингээд одоо жишээлбэл чи үргэлгэн хүн биш байгаад байгаа шүү дээ. Тийм болохоор ингээ юм төлөвлөд байгаа байхгүй юу? Тэгээ тийм мөнгөндөө зарцуулна гээд. Тэгээ яг ингээл айгүй ашигтай юм зарцуулах гал одоо тэрний үедээ хоол хүнс хүүхдийн хэрэглэл, хувц хэрэглэл энэ төр гэл гэр бүлийн засвар масвар гээд тиймэрхүү юм төлөвлөсөн байсан чинь танаа үргэлгэн хамтрагч чинь гээд одоо тэр төлөвлөсөн байсан бүх мөнгийг чинь ямарваа нэгэн зүйл үрчлээ гэж бодъё. Тэр нь одоо юу ч хийж болно. Хобби, хувцс, машин юу ч гэдэг тийм хамаагүй зөө. Ямар ч байсан тэр нь чиний хувьд бол ямар ч ашиггүй зүйл болчиход байгаа байхгүй юу? Тийм тохиолдолд та нар ингээ гэр бүлээ авч үлдэх үү, ярилцах уу, эсвэл амар уурч нь хүрэх үү? Яг ямар сэтгэл төрөх үү? Тэг хүүхдтэй юм чинь бол нэг мөнгө өрснээс болол юм талаар гэсэн тийм хүүхдгүй байсан бол чи одоо яаж байгаа тийм. Гэтэ тэр мөнгө чинь бүр амар их мөнгө зөө. Тэгэд ингээ чи бүр яг тийм 9 жил юм цаг хугацаанд тулцсан юмд амар төлөвлөсөн байсан чинь байхгүй болтсон. Тэгээ одоо жишээлбэл ингээ наачмар ингээ хэцүү юм. Жишээлбэл ингээ амар чухал байсан юмных нь мөнгийг ингээ одоо аваад үрцэн. Тэгэнгүүт би ингээл уурлаа саллаа гэж бодоход одоо нэг хүн амтнд сонсох юм бол энэ одоо нэг амар мөнгөнд сүнсэн шүглцсэн юм шиг нэг мөнөөс болоод нөхрөөсөө залсан гэр бүлээ ингээд хүүхдээ хагас сүнчин болгочлоо гэж ярих л хаалтай. Гэтэ надад хүмүүс ярих нэг хамаахгүй. Гэтэ ямар ч л байсан ингээд би бол амар уурлна. Чи одоо мэдрэн мтам уу тий би яг бүхэл ханаалаа хэлнэ. Чи ч одоо айлын ир хүн юм бид ч тий би чамааг ямар ингээд амар типикал байгаад байгаа чи зүр яа надтай ярилцаж болоогүй. Чи одоо ингээд ийм юм мэдсээр ээжиж ингээд идэх чи одоо ямар очиртай. Чи цаашдаас ингээд хам эсвэл ер нь ингэдэг байгаа чи зүгээр ингээд гэрлээд олон жил болцсон болохоор надаас ингээд нууж байгаа зүгээр төвчгөө одоо энэ цагаа ил гаргаж байгаа юм уу тий гэж л би ер нь л амар дүнг гэсэн. Тэглээж тэр чин одоо үед чин одоо миний хувьд бол одоо үед бол нүүрхэн асуудал гарах юм бол би бол их амар төвчээл ойлгох гэхээсээ л тэгэхээр би уурал би адилхан хүн л юм чинь тий чи яагаад гэж байгаа тэр чинь бас надаас гад миний хүүхдийн тэр нөгөө нэг юу явж байгаа шүү дээ тэр чинь мөнгө төөрөө ирээдүйн баталгаа юу гэдгийг тийм болохоор би л амар ууралн тий хэсэгтэй л юм ярихгүй байх Салах юм уу, салахгүй юм уу? салахгүй. Яа уяас уурлаад тухайн үнэ ингээд яах юм биш үү? Ер нь баг зэрэг шийтгэх замаар үйл ажиллагаа явагдах юм биш үү? Уураа илэрхийлээд тэгээд тэгтээ яг харилцааг бол авч үлдэнэ гэсэн үзэл бодолтой байгаа юм тий. Тэгэл одоо авч үлдчихсэн хүүхдтэй болцоо тэгээ авч үлдэхгүй бол тэгнэ шүү дээ. Ямар наваа чит хийсэн байгаа шүү дээ. Чи тгийг байхад мөнгөнд төлөө чинь хэцүү тэгээд ер нь бол чинээсээ л нөгөө нэг яг ингээл нэг ихтгэл алдчих юм бол одоо бидний нэг аав ээж үед чинь эхнэрүүд нь мөнгөө бацаалаа нэг одоо мимд мөртлөөдөд чинь богино бичлэг дээр ингээл эхнэртэй аав мөнгөө өгчөөл өөрөө нь хитэн цаасан ингээ орхон хөндлийнхаа даавн дотор нууж муугаал тий жинхэнэ тийм амьдрал руу ороод нэр тоглоомчгүй ингэж хүний мөнгөнд одоо хүнийч гэж бидний мөнгөнд өөрийнхөө өсөл одоо зорилго тий шул өслөөр ингээ дураараа хандсан бол жинхэнэ ийм хатуу амьдралын хуваарай л тэр хүндэл одоо харьцсан да. Нөө юу гэж. Би энэ дэр хоёр опшн тариулмаар заяа. Гэтэ эхлээд ийм болохоос өмнө болсны дараа гэж хариулъя заяа. Тэг хэрэг болохоос өмнө би бол хүмүүс хосууд ингээд санхүүгээр нь тустай барих хэрэгтэй хадгалах хэрэгтэй гэж боддог хгүй. Тэр чинь ингээ ямар нэг асуудал тохиолдсон те. Тэг би ямар ч хүнтэй ингээ уулзсан байж болно шүү дээ. Хиндэ ингээ наана амар гоё ингээ намайг хайрлал ингээл өө тийг ингэ гэж байгаа. Гэтэ цаагаар яг ямар ч хүн байх юм блэ те. Тэнгүүд санхүү гэдэг чи угаасаа өөрөө амар хатуу. Тийм болохоор яг мөнгийг тусдан байлгах хэрэгтэй. Санхүүгээ тусдан тооцох хэрэгтэй. Тийм болохоор яг хэрвээ би яг энийг одоо ингэж бидэнд яг бидний гэж байгаа болохоор амар хэцүү юм л да. Гэтэ ер нь бол аль болох нь санхүүгээ чи тусдаа өөрийнхөө цогцолж би өөрийнхөө тусдаа цогцолж тэгээ ойл яг нэг зорилго дээр эрэхтэй хоолой нэг нэгтгээд тэнийг болгоё гэж ярьдаг ч юм уу нэг иймэрхүү байдлаар явах гэсэн юм. Тэгжил ер нь санхүүгээ тусдан зохицуулах гол аюу хэцүү санагдаад ялангуяа одоо үед бол бүр хэцүү болсон. Тэгээд басны дараа гэж ярих юм бол би эхлээд тэр хүнд уурлах гэхдээ ингээд ярилцаад за чи яг яасан бэ юунд хүрсэн бэ гэж бас тэнд чинь нэг юм асуудал байж болох юм санагдаж байна. Тэгээ ярилцаа тэр нь ингээ үнэхээр ялах шалахгүй нэг юм хоёроо орны юм үрцэн асуудал байгаад л амар уурлна ингээд яа ингээд зөндөө арай хийж хичээж босгосон мөнгөний минь ингэж яалаа үрлээ гэд. Тэгээд тэгээд би яг тэр мөнгөөр тэр хүний яг зан чанарыг нь таниад авчлаа л гэж бодоод тэгээд одоо хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг дахиад л одоо цуглуулгалах. Тэгээд тэр хүн мөнийг тэгээд за ярилцаал за одоо ингээ хойлоо санхүүгээ тустай байлгая.
Энэ бол нэг амар салж малах юм хүртэ асуудал гэж бодохгүй байна. Гэхдээ би юу нь бол чамаа ингэ сайн мэдлээ. Тэг ингээд санхүүгээ тусад нь байлгая. Тэг би ингээд тустаа хадгалъя. Чи ингээд хадгалнаа байна өөрөө мэдээ. Би ингээд би бол энэ зорилготой хүрэхээ төрнө гэж ярилцах ба гэж бодож байна. Сата маань юу гэж бодож байна. Шууд ингээ гал малаар ингээ Хэрүүлийг өдөөгөөч чи. Там чадаж хүл гэж хэлнэ. Хасаар зүг. Хав ихэнд нь ороолаа. Одоо би ингээд найз хүнтэйгээ сүл ихэнчтэй хүүхдтэй болсон юм л гэж бодъё. Тэмүүт ингээд энэ мөнгөөр тгий шүү, ингээ шүү хүүхдээ тийм юм авч үгүй шүү. Сургалтын төлбөрт нь нэмэрлээ шүү энэ гэж хэлж мэлээгүй байхад яг үрдсэн байх юм бол яг үнэхээр бодох сөхөөгүй үржтэй хэрэгтэй юм байсан юм аа гэж бодно. Тэгэнгүүт ингээд хэрвээ бүр ингээд хилцсэн тэр мөнгийг тийм юмд ашиглан ингээд анханасаа ярьсан байгаад үрдсэн байх юм бол тэгээд баг бууж өгөнтэй зүгээр. Яагаад ингээд ойлгохгүй юм амарх юм ингийн юм ингээд. Угаасаа тэгээд түнэс ингээд сэтгэл гойно гэдэг чинь угаасаа хэцүү шттэ тэр чинь ингээд хүүхдэд зарцуулж болох тэгээ ингээд надад зарцуулж болох хэрэгтэй юм зарцуулж болох байсан мөнгийг ингээд хэрэггүй юм дүржмөрөө тэгсэн байна гэж тэгэл уусаа. Тэгтээ чи юу яах вэ? Харилцаагаа авч үлдэхгүй гэсэн үг юм уу тий? Юу тэгэл уусаа байгаа нэг байгаль хорих штэ янзлах гэж чиг дэрхгүй штэ. Яа тэгэхээр ер нь бол иймэрхүү тийм саяных шиг тийм амар нөхцөлөл тохиолдох юм бол манай хэд болохоор санхүүгийн ихтгэл бол амар алдарх юм байна. Дахиж юу нэгтгэх ихтгэл юу амар хэцүү болох хэмжээндээ өрн. Гэхдээ мөнгнөөс олж ямар нэгэн байдлаар тийм хайр дурлал гэдэг зүйлтэйгээ хит хавцалдуулахгүйгээр гэхдээ цааш цуг амьдран гэхдээ санхүү ихтгэл бол байхгүй болно л гэсэн. Ганцхан санхүүгийн ихтгэл алдарх биш ингээд амар том юмны ихтгэл алдарч байгаа байхгүй. Мөнгөний асуудал яригдад байгаа хэрнээ ингээд цаана ингээд хүүхдийн ирээдүй ингээд манай ингээд гэр бүлийн ирээдүй бүх юм ингээд цаана байгаа болохоор санхүүгийн асуудлаас том асуудал үүссэн. Тэгээд ийм юм ойлгохгүй л тэгээд шууд салыг дайрхан шашин зүгээр өөрөө тэгэл цаг хугацаа тэр үнийг ухаар болно тэгэл хаяа. За тиймэрхүү үзэл бодлоо. За дараагийн асуулт маань болохоор ингээд одоо та нар ингээд ямар нэгэн байдлаар гэрлээд хостой болоод ингээд сайхан байлаа гэж бодъё. Гэтэл ингээд яагаад ч ингээд цаанаас нэг тийм нэг сонирхол төрөөд идэв штэ нэг тийм curious мэдрэмж өмнөх relationship-ийг мэдмээр ч юм шиг эсвэл та нар төрдгүүч байж магадгүй надад жоохон төрдөг байхгүй. Тэгэд хэрвээ ингээд за өмнөх relationship нь ямар нэгэн асуудалтай байсан бол одоогийн relationship нөлөөлөх үү тэр хүнийг тиймэрхүү байдлаар тодорхойлно гэсэн үг үү гэсэн нөхцөлөдөл төр та нар ямар үзэл бодолтой байна? Өмнөх relationship одоогийн relationship тэр нөлөөлдөг үү? Өмнөх relationship ер нь бол битүүрийн харилцаанд нөлөөлөхгүй гэж бодож байгаа ч ер нь бол тодорхой юм шиг нөлөөлнө. Яагаад гэвэл одоо тэгэл тэр кино мөн дээр гарч хууч хийгсэн гарч ирэл эсвэл хууч хийгсэн уцтал боо юм бол бөөн драма биш. Тэр чинь ингээд тохон хүний менталд нөлөөлсөн байгаа. Одоо чи 1 жил 2 жил ингээд хамт байсан хүнийхэн ганц нэг муу тал малыг ингээд нөгөө мэдээ шингээгээд тавцсан байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд хэдий ингээд сүулт нийлсэн хүн сайн өөрт нь итгэдэг хүн байсан гэсэн ингээд өмнөхөө гэсэн амар хартаан байсан бол тэр нь өөрт нь нөлөөлөд тэнгүүтээ ингээд шинэ харилцаанд тэр нөгөө нэг жоохон тийм сэтгэл зүйн асуудлаар нөлөөлөх байх гэж боддог. Бусдаар нэг амар чи тэр X гэдэг байсан биз дээ, ингэдэг байсан биз дээ. Тэгээ яа надад итгэхгүй байна. Тэр тийм бол биш уусаа. Тэнгүүд ер нь тодорхой хэмжээр хоорондоо ингээд ярилцаад хамгийн чухал хамгийн их урт хугацаа өнгөрүүлсэн тийм X-үүдийн талаар нь мэдэж аваад ер нь яадаг гэсэн гэдэг тиймэрхүү талаар нь жоохон мэдэж аваад би биндээ хэлээд тэгээд ер нь тэр юмыг хаацсан зүгээр ах гэж боддог. Байн тэрийг ярихгүй шүү дээ уусаа. Тэгээ ер нь зүгээр нэг манай найз зөвхөн өмнө тийм хүнтэй байсан юм байна да. Тэгээд одоо ингээд надад гаргаад байгаа нэг ганц хоёр юм ийм учраас ийм улбатай учраас ингээд одоо ч надад амар уурлал ингээд орой олго уцтал байлаа гэж бодоход ингээд яагаад тэгээд та ингээд цаашаа асуух юм бол яхаа X нь ингээд амар орой олон гарч ордог уудаг элдвэн хүмүүстэй уулздаг байсан болно. Тэгэнгүүт нь би тийм хүн биш ээ гэдгийг нь мэдэж өөрт нь ойлгуулад тэгээ ер нь баг ингээд хаагаад өвдсөн дээр боддог. Бусдаар ингээд яг одоогийн харилцаанд 100% нөлөөлөхгүй шүү дээ. Зөв нөлөөлөнгөд нөгөө нь хэж гарч ирэх гэсэн үг биш. Зөв менталд нь нэгэн чингцэн байгаа тэр нөгөөнийх нь токсик зан чанар нь ингээд байдаг. Тийм болохоор ер нь ярьсан зүгээр. Тэг тодорхой хэмжээнд угаасаа нөлөөлнө зэ. Гэтэ би ял энэ дээр арай нөгөө талаас нь за одоо ингээд би найз залуутайгаа байлаа гэж боддог. Манай найз залуугийн X нь гэхээс илүү манай найз залуу ямар
төрлийн хүн бэ гэдгийг надад амар нөлөөтэй заяо. Тэр хүндээ биш яг манай партнер яг ямар хүн бэ гэдэг. Одоо ингээд эсвэл нөгөө талдаа ч юм уу миний экс манай найзлууд ингээд хэр нөлөөтэй вэ гэдэг нь одоо манай партнерын яг хэр инсекюр байгаа байдал эсвэл ингээд хэр тэр одоо ингээд намайг тэр хүнээс илүү байлгаж чадах болоо гэсэн юм бодол тэр юмнаас л амар хамаарах. Эсвэл би ялаа гэхэд манай найзлуугийн экс найз охин нь одоо тий ингэдэг байсан юм чи ингэх болов мөлөө гэл одоо яг тэр партнераасаа л амар хамаарна гэж бодож чинь. Тэг яг тэр нөө сэтгэл зүйн юмнууд гэж төр ярьсан шүү дээ. Яг тэр сэтгэл зүйн юмнуудаас бас тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ яг тэг зүгээр ин яаж ч утсан ингээд манай экс наа ингэдэг гэж яриад харч бас яар тэнэ штэ. Тэгэхээр аль болох нөлөөлүүлэхгүй байх нь амар чухал. Энэ нь бас амар ингээд хэрүүл байх хэрэгтэй. Гэхдээ яг сая тодорхой хэмжээнд тэр хүнтэй ингээд цаг хугацааг өнгөрүүлсэн юм чинь тэр хүний нэг юм одоо сэтгэл хөдлөлийнх нь мэдрэмж ч юм уу ямар нэг юм тэр хүн манай ингээ партнер шингэсэн л байгаа. Тодорхой хэмжээнд байгаа. Тэгэл ирийн тэгсэг байсан юм уу гэл. Тэг ч уус ингээ хүний ингээд TST гэдэг шүү дээ. Хүний хов сонсохгүй шүү манайхаа. Тийм ч ингээд надад бол нэг амар нөлөөлөл байхгүй заяо. Манай партнерт ямар байгаа нь надад амар чухал байна гэх юм уу. Тэрнээс би ингээд зүгээр ингээ мэдэж авахыг хүснэ. За тэгдэг байсан юм уу? Ойлголоо гэд. Тэрнээс ингээд чи тэгдэг байсан юм уу гэдэг юм сонио хардж байгаа юм шиг утгаар одоо хэрэглэхгүй тэрийг гэтээ авч жоохон жоок болгоод тэр хүнийг жоохон цаашлуулах надад их гоё байх бах гэж бодож байна. Тэг миний хувьд бол юу л дээ. Яг харилцаанд бол амар юу гэдэг юм аа нөлөөлт юм аа. Яа тэлэр ингээд эрэгтэй хүн за би одоо эмэгтэйний өнцгөөс харангуут ингээд миний л өнцг шүү. Эрэгтэй хүн энийг шархалцсан эмэгтэй байсан болоод аюу тийм хэцүү зандаа болчдөг гэх юм уу. Хэцүү тийм авиртай болчдөг. Тэгэл одоо жишээлбэл би нэг залуутай үерхэд л одоо би нэг залуутайгаа ингээл хамт байгаа л байжсэн чи манай нэг залуу болохоор өмнө нь ингээд юу чийсэн хүнтэй үерхэд тэр нээр богино хугацаанд чийснэ тэр хүнийх нь нөлөөлөл нь аяга урт хугацаанд ингээд үргэлжлээд тэгээд айл 5 6 жил юм салцсан хүнийх нь эксийн тэр нөлөөлөл одоо хүртэл байгаад байдг нь одоо ингээд мэддэгдээд байл ч надад амар хэцүү байхгүй ингээд нэг хүнээсээ ингээд хараад байждаг ч юм уу тийм ингээд өөрөө засаал залруулчих юм дээр тэр хүн зүр хүсэхгүй дээ тэр хүн ингээд яг тэр зантайгаа тэр нөлөөллийнхөө үр дүн ингээд өөрөө өөртөө хадгалаад яваад байгаа надад бол ингээд таалагдахгүй тэгэл би бас бол хүн амьтанда танилцаал ингээд шууд экс юм асуухгүй чсэн дээ элдэн ангаа юм ярьж байгаа л тэр хүний нөгөө тойроо замаар өөрийг нь яриулахыг би шууд өөрөөр нь ярьждаг байхгүй. Тэгээд өөрөөр нь яг тэр хүмүүс ингээл нэг яриад гэхээр хам хийцэн надад баян гарах гэдэг байхгүй. Би ч нэр ийм л хөө манай экс ингэж хэлсэн. Би ч хэлэхэн би нэг удаа ингэж хэлсэн гэлтгдэг. Тэгвнгүүд би тэгэл окей за сонсъё дээ хүн сонсомоор л байгаа шиг ярмаар л байгаа юм билгүү тэг гадагшлуулмаар л байгаа юм билгүү. Тэгэл тэр ингээл яриад тэгснээ ингээл надаас дөрүүлж юм асуугаал. Тэг ямар ч хэлсэн тэр нөлөөлөл бол надад бол нэлийн хэрэгтэй би бол нэр ухаж сонсон. Тэгэхгүй бол ингээд одоо жишээлбэл ийм хүмүүс үстэй одоо гараа тэг найзтаа гарч оронтой ажлынхаа гарч оронгууд ингээд яг барьцаж гардаг хүмүүс байдаг шүү дээ тий. Амьлаатай. Одоо би гарна тэгвэл гिचмэл тэгснэ ингээл гарчингууд нь тэгэл залгаал нагаал тий чи харсан юм уу яг харсан юм уу гэл тий. Зүгээр гарсан гэж хэлээгүй оройн хүртэл ингээд шөнийн 2 3 цагт залгаа чи гэртээ байгаа мó гэж мэд энэ одоо юу гэсэн юм тий. Тэнгүүдээ ингээд одоо юу гэдгийг найз нөхдөдтэйгээ одоо ингээд байжсэн чинь шууд залгаснаа. За би эрт минь гараад гэх тэнгүүд би нэг юм байдаг гэсэн чинь манай ингээд дотын нэг хүний найз залуу нэгдэж ирсэн байхгүй. Би чамтай уулзж байгаа юм баас чи яагаад надад ч ямар сонин зантаа залуу гэж манай ингээд тэр найз юу ч хийж чадахгүй тэгэл яваад өгсөхгүй харин тийм ээ тэр юм бол. Тэглэж би нэг анхны үерхэлнээсэн болохоор тэгэл уурлал тэгэл нэг орхидог байсаас илүү байгааг байхгүй. Тэгвнгүүд одоо яг ийм кейсээс нөлөөлөх вэ гэхэлэр одоо нөгөө нэг манай тэр найз одоо ингээд ганц би хүнтэй ингээд үерхэх гээд тэгэнгүүт би өөртөрхөөжсэн аахгүй гэд би магадгүй өөрөө одоо ингээл хүн амьтанда чи юу хартаа мөнгөлдөг. Гэхдээ наа чи эдээсэн мэднэстэй би магадгүй би зүгээр тэр хүнийг тэгж асуух байхаа. Надад жоохон ч хар байдаг. Хүнд жоохон ч хар байдаг зөв. Тэр харыг нь бүр илүү амар дэвргэж яддаг тэр нэг өмнөх харилцааныхын тэр үйл ихтгэлцэл тэр хүнийх нь балиа нөгөө нэг одоо намайг хардж байна гэдэг чинь тэр хүн өөрөө л ихтгэл тахааргүй хүн байгаа байхгүй. Тийм учраас нөгөө хамтрагчаа хаардаа нагаад чи одоо яг ингэж байгаа гэмүүд би шууд боддог байхгүй ингээл за надад яг ингэж хэлэх юм бол за энэ гарыг өөрөө л ингэдэг юм байна. Тэгээ би өөрөө ингээд өөрийгөө энэ төрлийн хартаа ч юм уу гэдгийг мэдэхгүй байж байгаа л чи харин ингээд одоо тийм шүү дээ ч юм уу тэгээ хэсэг хугацаанд холбоогүй байж байгаа л буцаал холбогдсон гоо та. За яасан ингээд л явж гинэ гэл тэгмүүд би өөрөө ийм юм шүү дээ гэл амир хүмүүс өөрөөсөө биш амир хэм олж мэддэг.
Тийм болохоор ер нь л өмнөх харилцаа амар чухал. Харин надад ингээд хинтээ өөрөхөж явж исэн бол нэг чухал биш зэ хитэн жил өөрөхсөн тий хитээ X Ox тэрнтэйгээ яаж зуралтанд чухал биш. Яг тэр хүн харилцаан дээр ямар зан гаргадаг байсан тий яг ямар үйлдэл энэ болтгоо байсан тэр талаар би бүр амар ухаж сонсон. Гэтэ бас хөвчлөө хүмүүс ингээд нөгөө өөрийнхөө талаар ихтэй амар зөөлөд шүү дээ цаанаасаа тэгэж одоо ухад сонсож байхдаа би тэр хүний тэр талын олоог бол яваанда тэр хүний нөгөө нэг яг жинхэнэ төрхөн ингээд жоохон цухаж эхэлдэг байхгүй. Тэгэл би магадгүй хэрвээ тэр занд ингээд миний дургуй зангууд тэр X-ээс зүгээр суугаад авцсан тэр занд байх юм бол би үг хүчгүй зүгээр л ингээд ярилцж байгаа л хоёул ингээд салъя боли. Би ер нь бол тэгж л хэлэх байсан. Тийм болохоор миний хувьд бол амар хамаатай яг энэ өмнөх X-ээс нь үлдсэн тэр зүйл мөл бол үнэхээр л хамаатай. Тэгвэл тэр чин дараа над дээр тусч мэдэх учраас би бас өөрийгөө хайрлах хэрэгтэй ч тийм үстэй. За тийм байдаг юм байж. Заримын хувьд ингээ баг зэргийн нөлөө үзүүлнэ гэж байна. Гэтэ ерөнхийдөө бол ихтэй тийм зан чанар personality trait-ээр нь ярьчих шиг бол тэгээ тэр нь ер нь бол ингээ past өмнөх ингээ харилцаанаас авсан тийм зүйлтэй амар холбогдоод орж ирж байгаа юм биш тийм үү. Угаасаа зан чанар гэдэг нь амар чухал. За тэгвэл заяо. Түрүү ингээ панда ингээ миний асуугчсан асуулт хариулт гэлж байгаа. Надад угаасаа хитэ X Ox-тайс намаагүй. Тэгвэл ингээд хідэн хүнтэй үерхчихсэн. Ялангуяа ингээд ямарваа нэг ингээд тоог ингээд заагаад өгчхөө гэд тэгвэл ингээд та нар тийм тоог заах байсан уу? Эсвэл ингээд за 100 хүнтэй үерхсэн хүн байлаа гэхэд та нарт хамаатай юу хамаагүй юу? Яг хэмд хідэн хүнтэй ингээд харилцаанд орж исэн. Тухайн харилцаанд нэг ямар жилтэй байсан. Тэр мөр нь юу хэрэг хамаатай вэ? Одоо ингээ хүмүүс ингээ ярьж штэ хэдийгстэйх нь хамаагүй өстө 100 байсан ч хамаагүй тайлмарлаг гэдэг штэ. Тэгвэл яагаад тэр хүн яагаад 100x-тэй байгаад бүгднтэй бүтэг 100 удаас алс тийм үстэй. 100x нь асуудал байгаа юм эсвэл өөрт нь асуудал байгаа юм. Хэтэрхий x-ийн тоо олон байх юм бол тэр хүн өөрөө асуудал гэсэн үг үстэй. Тэгэхээр ер нь бол би тийм амар асуудалтай нэг амар сэтгэл зүйч нэг тийм амар засч масч авах бол дургу угаасаа тийм амар олон x тэгэхээр чин тэр хүн өөрөө л асуудал гэсэн үг. Бусдаа надад тийм олон хүнтэй тэгсэн юм уу тэр тийм бол ус хүмүүс ярьдэн тэр бол нэг хамаагүй гэхдээ олон байна гэдсэн тэр хүн өөрөө асуудалтай байна. Бүх харилцаанд дууссан байна. Тэдэр нь чухал байхгүй. Тэгээ тийм л амар богинохон хариулдаг лээ. Энэ би бол юм л x-ийн доо хамаагүй одоо нэг жишээлбэл одоо яг за миллинэлдэд үед заяа яг хідэн үнтэй үерхсэн амар хамаатай гал наадах хүн чинь наадлж ямар олон үнтэй үерхсэн гэл тоон дээр амар ач холбогдол өдөөс бол одоо бид нэг тэр нэг зан характер дээр амар чанарт нь амар анхаарал харуулдаг шүү дээ. Тэнгүүд миний хувьд ингээ хамгийн багадаа нэг 6 хамгийн ихтэй 9x-тэй багтал болдгийг. Гэтээ тэр дунд нь болохоор шүү дээ зөөр юу байхгүй юу? Унтаж хөвцөн хүнийхэн тоож явах ихэд байх юм бол нэг таалагдахгүй. Тэгээ би бас жоохон хуучны үзэл бодолтой миний тэр үзэл бодол зарим зүйл дээр би хуучныхаар ханддаг, зарим дээр нэг орчин үеийнхээр ханддаг учраас нэг лаг сургууль хэлцмэдчтэй хүн ингээл хин нэгний өмнө ингээл нүцгрээл ингээл 92 ингэр зөрүүлэхэд л нэгнийхээ өмнө хуучраад хэлдэг гэд тэгж иржсэн шүү дээ. Тэгснэ ингээд та нар ингээд айгүй олон хүний өмнө хуучраад явж гинэ гэдэг үг нь надад бүр яг ингээд ер нь бол тийм. За манай пандагийн хувьд л ингээд 6-аас хамгийн багадаа 6 хамгийн их дэвсгсэн үү? Тэгээ ер нь бас дунджаар тийм л л дээ. Нийлж байгаа. За та нар тэгж шална. Гэтэ та нар тэлдэг шин иймэрхүү юм гоё мөрөгдөлтэй аваа. Тийм чи нэг яаж сте. Лавсуронгаа хэлсэн үгийг ярьжсэн. Уламж сэтгэлгээ гэдэг надад тиймэрхүү юм байдаг. Би бол яг үерхэл дээр бол яг уламжлалт сэтгэлгээ зарим нэг зүйл дээр ханддаг ялчгүй. Тэгээ юу гэдгийг те одоо жишээлбэл ингээд 6 за жишээлбэл 6x гэж бодъё л да яг альбиас руу ирсэн 6 гэтээ бүр чанартай ирсэн 3 байлаа те. Тэгээд ингээд зөөр ингээд хүнтэй үерхээл тэр хүн ингээл мэдээж одоо унтаж чивтэл явж байгаа илгүү тэр хүмүүс таа тэр чинь надад асуудал. Хараа ингээд одоо нэг ганц хүний явдал мовдол ч юм уу тиймэрхүү юм нь хэрээс жоохон хитэрсэн байх юм бол надад амар асуудалтай. Тэгэл жоохон нэг юм цаанаасаа нэг л эхлэхтэй л ирэхэд эхэлсэн бол явцсан дундаа бол нэг тийм өргөжлүүлэхгүй л байх гэж бодож байна. Тийм учраас тоон дээр бол яг үерхлийн тоо гэхээс илүүтэйгээр нэг юм нэг хэвтүүрийн тоо амар чухал юм уу миний. Тийм байж болно шүү дээ ямар бат. За манай нуунагийн хувьд лимит нь хэд вэ? Гэ над 247. Ямар армажиг тоотой. Тийм шүү дээ. Тэнгисийн ирэг дээр 247. Ингээд тоо нэг амар хамаатай хийгтэй би яг пандатай яг адилхан бодож байна. Түүнээс идэж үзсийг одоо тэр чинь ингээ үерхэл гэхлээр чи ингээд тэр хоёр хүн ингээ бие биенээ ингээ биул тэгээд
би биенийхээ ингээ өсөлт хөгжилтөнд ингээ анхаарад ингээ тэр хоёр хүн чинь ингээ би биений услаад тэг юу гэх юм илүү тийм өсөлттэй юм relationship баа штэ. Тэгвэл яг түрүүний хийсэн нэг одоо нэг тоо штэ body count тэнгүү тэр нь ингээд тэр чинь ингээд мэдээ чанаргүй ингээд үерхлийн чанаргүй зүйлийн тоог ингээд илэрхийлж байгаа. Тийм болохоор яг тэр үерхэл гэдэг дээр нь илүү ач холбогдол өгөөд аяг үерхсэн юм уу үерхээгүй юм уу гэдэг дээр нь л яг тэг лимит юм заахгүй. 247 байсан ч болно. 247 байсан ч болно. Илүү романтик. Үерхсэн байх хэрэгтэй. Гэхдээ 247 үерхсэн байхын тулд баг 900 наслах уу? Пүү. Нэг минутанд үерхээс хайл үерхээс хайл яа. Хэдэн удаа үерхсэн байх хэрэгтэй вэ? Тийм. Тэгээд өмнөх relationship нь хичнээн ингээ хүнтэй олон хүнтэй үерхсэн байх тусмаа өөрт нь ямар нэг асуудал байгаад байна гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгэхээр нэг тиймэрхүү байна. Манай судлаачийн багийнхны үзнээр байгаа. Тийм манай судлаачийн багийнхны үзнээр. За тэгвэл зөө дараагийн асуулт нь болохоор гээд хостойгоо байжсэн чи гинт танаа ингээ хосчин би ингээд биенийхээ гадаад төрхнийхөө ямар нэг юм ингээд эрс хувьсгал хиймээр байна. Эрс өөрчилмөр байна гэд. Тэгээд ингээд зүтгээд идэг. Тэгтэл угаасаа ихэнх хүмүүс үзэл бодлоор тухайн хос нь ингээд байгаагаар л хөөрхөн. Чи ингээд надад ингээд хамгийн хөөрхөн мөрхөн гэдэг тиймэрхүү үзэл бол явагдаад байгаа шүү дээ. Гэтэл тухайн байр ч одоо жишээ ярих юм бол би хамраа өөрчлөлмөр, нүдээ өөрчлөлмөр, хөмсгөө тгээс сэтлүүлмээр, бүтэн биеэрээ шивээс илүүлмээр, үсээ хосуулмаар юм ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар өөрийнх нь гадаад төрхийг эрсэнгээ өөрчлөх гээд байвал та нарыг ямар үзэл бодолтой хаа тэр чинь харилцаан чинь нөлөөлөх үү? Би багшаа би миний партнер ингээд гаднах үзмжээ эрс өөрчлөлийг тэгж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд шалтгаан чи юу ингэ асуун зөө. Нэгт ингээд миний төлөө ингээд чамд ингээд сайхан харагдах төлөө их гэдэг юм бол би угаасаа мэдээж партнер байгааг нь харилж юм чи тэг шаардлагагүй гэл. Хэрвээ өөртөө гой харагдмаар нь би өөрхөн төлөө тэгмээр их юм бол би тэр хүнийг өмчлөд авцсан биш үү. Тийм болохоор надад биш өөртөө таалагдмаар юм бол хамаагүй. Тэгээ тэр хүн давхраа оюулна хамраа өндөрлүүлнэ надад нэг тэр нь л нэг хамаахгүй. Гол нь шалтгаан яг ямар шалтгаан вэ? Тэр шалтгаан л хамгийн чухал. Би сатантай аюун арай адилхан үзэл бодолтой байна. Гэтэ нэг тэр чинь ингээд өөртөө таалагдахгүй байгаа болохоор ингээд бизнес л хийх гэж ин гэдэг чинь ингээд одоо тэр хүн ингээд чи мянга хөрөх штэ чи гоё штэ чи энэ чи өөрхөн би чам байгаагаар чи арилна гэж тэр хүн ингээд мянга хэлээд тэр хүн өөртөө таалагдахгүй хахад чи ингээд уус сэтгэл хангалуун амьдарч чадахгүй штэ. Тийм болохоор угаасаа тэгэл ямар ч үдэнд дэмжиглэх. Гэтэ нэг лямпин ингээ сүүл юм авир дөрвөлжин юм шанаа мат болцсон шүү дээ. Эсвэл ингээ болчин ингээ силикон болчин тэгвэл гэтэ нэрээ авир эвгүй л ахлах л та. Гэт ирснээс би чаа ийм болчвол надад л авир эвгүй байна гэл тэгэл тэр мэрийг нь хэлээл гэтэг ийм дүүв дөрвөлжин нүрмөртөө болвол сайраа. Тийм бүр хитрхи эрс өөрчлөлт бол жоох эвгүй санагдах юм байна. Нэг Iron Claw-ийн гол төрчин билээ. Zac Efron ч гэсэн ингээд тэр бүр амар болчихсон шүү дээ. Ер нь тиймэрхүү болж. Тэр чинь уг нь л амар гоё залуу байсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд амар сонин үртэй олж болцсон. Тийм байл бас арай. Хэрвээ тэгээ надад би ингээд тийм гадаад төрхнийхөө юм өөрчлөлмөр байна гэвэл ерөнхийдөө бол та хоёрт ижлэхний үзэл бодолтой. Гэхдээ яг бүр хитрхи яг түрүү нуунаас шиг экстрим өөрчлөлтүүд нь шүү дээ. Одоо бүр ингээд бүтэн биеэрээ шивээс илгүүлмээр байна гэдэг. Тэгээ тиймэрхүү байвал тийм би ингээ хүний яснаас ярих байх. Чи хүн штэ ингээд. Тэгээ зарим нь ингээ янз бүрийн ингээд ирээдүйн зүйлсүүдийг ингээ ярих байх. Одоо жишээл хитрхи их шивээстэй байгаа тохиолдолд Монголын нөхцөл зарим ажлын байрмаар жоохон хэцүү дээ. Одоо тэгтээ шал өөр болсон л доо. Тиймэрхүү талаас нь айгүй их ярьж ингээ өөрт нь чамд тийм нөлөө үзүүлнэ штэ. Чи тэрийг сайн бодоорой гэж асуух байх. Гэтэ тэг өөрөө үнэхээр хүсчлээл тэгээ одоо тэгээд яах вэ? Би л австан юу дараад байгаа солирдоо чи мэдрэл ботомоо гэл цохиж унгаж л болов. Бүксилгээд байвал яг панда. Тийм. Минийхээс авчихаа гэл. Тэс панда. Зодлол яг та нартай адилхан бодолтой ч гэсэн те. Нэг яг нийгэм ч бас айгүй хурдан хувьсаад өөрчлөгдөд байна те. Тэнгүү тэр хүмүүс гадаад төрхөө өөрчлөөд ингээд одоо жишээл одоо би ингээ өөрчлөлийг над дээр ирж хэлж байгаа амар гоёхгүй ярилцаж байгаа надад чиний үзэл бодлыг бас сонсгомаар байна гэдэг үнэлт надад харагдаж байгаа хгүй. Тэгээд тэрийг сонсчод би миний хариу өөрөө л мэд. Тэ? Гэхдээ чи гадаад төрхөө өөрчлөлийг хэлэхэд юу ч гэсэн одоо нөгөө нэг
дахин өөрчлөгдөж болох байц нөгөө нэг үс гизгээ хусдаг ч юм уу те хөмсгөө хусдаг ч юм уу их тиймэрхүү юм ихлээр оролдоод үз. Дараа нь тэр нөгөө нэг гоо сахны хаалгаа гэж ярьж байгаа бол тэрийг жоохон бойло бодож байгаад болёо. Тэг чи сайн бодоо. Тэр чинь нэг ингээ өөрчлөлт хүний бие чинь нөгөө турж таргалахаараа ингээ агшид сундаг болохоор өөрчлөгддөг царайны дүр төрхөнтэй. Тийм учраас чи ихлээд өөрөө нэг гаднах төрхөө ч юм уу те тэр одоо нөгөө нэг ус өмсөөл ингээд одоо стайл өөрчлөлт үз гэж. Байгалийн жамаараа жоох өөрчлөлгөө үзэж юу. Тий. Тэрийг ингээ өөрчлөхөд үзээ. Тэгээд таалагдахгүй байсан ч дараа нь таалагдахгүй байсан ч зүгээрээ ингээ хүн ингэж туршиж явж байгаад яг өөрийнхөө стайлыг өөрийнхөө тэр нөгөө нэг үзэл бодолтой хувь хүнийг илэрхийлэх тэр гадаа төрхөө бүтээж чаддсан юм аа. За тэгээд тэрний дараа үнэхээр чиний одоо тэр хилээд байгаа гой сахны хаалгаа чинь хэрэгтэй санагдаад байвал окей би чамайг дэмжиж гин. А тэгтээ чи ер нь бол би хэлэн за чи ингээд чадах юм уу те бас чи ч бас нэг хүний үгээр жоохон ингээд харчих гад байдаг те хүний үг миний ярьж жоохон нөлөөлж өгöd байдаг чи тэгээд тэр чин зүгээр юм уу одоо ажлынхан чин ч гэсэн юу гэж ярих юм блэ те чи тэрийг дааж чаднаа те тоохгүй гэж бодох юм бол тэр бол чиний өөрөө чинь ирхээ те тийм болохоор ингээд да дэмжин а тэгээд цаавара өөр хүн аймтан седактик гэдэг юм байна. Жинхэнэ үсийн усаал. За. Ер нь энэ ярианууд энэ хариултнуудаас ингээд та нар дүгнээд үзэх юм бол манай хамгийн агрессив хариу үйлдэл үзүүлж байгаа таанд дагаад байгаа. Уурлан тийш уурлан. Хэрэлтэй нэ. Үсэнд хусна. Хүс хясн хасн хусна. Тэгээл манай панда гихсүүд бахан халзан залууч. За тэглээ гэж бодъё зэ. За угаасаа ингээд ерөнхийдөө бол мэдээж дэмжнэ гэж штий. Яагаад гэвэл тэр хүнийг өмчилж аваагүй, тэр хүн ч өөрийн гэсэн шийдвэр гаргах эрхтэй хүн. Гэхдээ ингээд асуулт ингээд нөгөө нэг тухайн өөрчлөгч аан дээр ярилцах нь угаасаа ойлгомжтой юм штий. Юу өөрчлөх гээд байгаа юм бэ? Яах гээд байгаа? Надаас олж өөрчлөх гээд нөө хүмүүсээс болоод нөө яагаад энэ магаад энэ гэдэг тэрийг нь бол асууж ярилцах юм байна манайх. Тэгээд байжсэн чинь одоо шил ингээд хосынхоо одоо ямар нэгэн гадаад төрхөнд та нар ингээд бүх зүйл нь дуртай байж болно шүү дээ угаасаа. Тэмэгц ингээд хамгийн дуртай нэг зүйл ээд штэ. Одоо тэрний юу гэдэг хамбарных нь үзүүр нь амар хөөрхөн тэрийг нь харах айгу дуртай эсвэл хуруу айгу гоё ч юм уу тий. Эсвэл ингээд нүд мүднийхээ сормоос нь би хүмсгэнд амар болсон гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү мэрэ байж имэгц гинт тухайн партнер чинь яг чиний хамгийн дуртай гэж бодож исэн хамгийн их одоо нэг гоё гэж боддог. Одоо гадаад үзмжээр энэ ингээд дурлах хэсэг байлаа гэж бодоход тэр зүйл нь дурлсан зүйлийг чинь ингээд эсэргээр нь өөрчлөө хийчихлээ. Тэгвэл та нарт ямар сэтгэл төрөх вэ? Бүр шал өөр бол гайцсан. Гэтэ партнер чинь чамайг тэр зүйлд нь дуртай гэдгийг мэдж байгаа. Тэгтэл өөрчлөө хийсэн. Тэгвэл яах вэ? За ачааллаа юм. Түрүүний хэлсэнчлээ адилхан яг л тэр хүний өөрийн бие учраас би одоо ямар төрүүлээд өгцөө эцэг их нааш өөрөө л мэдж байгаа. Нэг тэр бол нэг хамаагүй. Өмнөх зургийг харалтыг санаа алдаа суух. Тэгээ буцааж болохгүй юм чи. Тэгээд өөр юм хаал. Чихний амг нь хөөрхий юм уу гэж тийг харж таалаа. Өмнөх зургийг хараад л ямар ингэ санаа алдаа суух. Тэнэг л байна гэж байна. Хин нэгнээсээ нууц нууж ингээд амьдрах нь зүв. Одоо шил тухайн нууц нь тухайн хүний хувийн нууц байлаа гэж бодъё. Тэгтээ та хоёр ингээ аюу олон удаан жил амьдэрсэн байгаа шүү дээ. Хүүхд мөхт болцсон байлаа гэж үтэй гэрлээд. Тэгээд нэгнээсээ ингээ нууц нууж амьдрах нь зүг. Чи тэгээд тэр нууцыг нь олж мэдсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар харилцаанд чинь нөлөөлөх үү? Ямар ч нууц гэж одоо жишээлбэл хамгийн одоо нэг хурц кейс дээр болохоор хүүхдтэйс нуусан байж болно. Эсвэл өөр хүнтэй өмнө гэрэлцсэн байсан нууж болно. Эсвэл ингээд одоо ямар ч хамаагүй нууц байж болно шүү дээ. Өөрийнхөө ингээд уг гаргалын талаар буруу юм ярьсан, худлаа юм ярьсан байж болно. Тиймэрхүү одоо экстрем нууц эсвэл X нь эсвэл өмнө ингээ хийжсэн нэг муухай одоо бидний хувьд ингээд хууль бус үүдэл ч юм уу тиймэрхүү л хийжсэн нууцаа нуусан ч гэж болно. Тэр нууцаа ингээд чийч тийм зүйл хийжсэн болно заяа. Тэгээд нэг нэгнээсээ тэрийг нуугаад явах зүг үү эсвэл заавал ингээ бие бинтэй ярилцаад бие бинийг мэдчиххан чухал. Тэ нөө сүүлд нөө хүүдээ дүүд драймери гэдэг нөө юу гарсан биш цуврал бичлэг гарсан штэ. TikTok-т. Тий. Тэр шиг санагдчихээн зөө энэ асуулт. Нөө нэг гэсэн чинь тэр ингээд нэг залуутай зүгээр ингээд Tinder-ээр танилцаад лөө. Тэгээд карантин хамт ороод гэрэлцэн заяо. Тэгснэ тэр залуухаа яг юу хийж байгаа юм гэдэггүй. Тэр залуу нь зүгээр юм төрөлхийн ямар худалч хүн ингээд бүх юмаа ингээд худлаалдаг. Яг тэр залуу шүгээл нэрээ арай штэ. Тэг яг ингээд тэр нууцаа ингээд нэг шалтгаантай болоод нуусан байж таарна. Тэгээд нэг өмнө гэрэлжсэн хүүхэдтэй гинтэр ч юм уу яг энэ чинь ингээд бас нэг юм
жоохон ярихад хэлэхэд тэр хүн ойлгохгүй байж магадгүй гэдэг талаас нь ингээ нөгөө нь хараа нууцсан байж болно шүү дээ. Тийм болохоор тэрийг л болгоод тэгэл за одоо ингээд энтэйг ер нь дийл хийх гэж л оролдох. Тэрнээс тэгэл чи нууцтай байсан юм уу гэж тэгж мэгэл яахгүй. Гэтэ ер нь бол нууцтай байх хэрэгтэй л гэж боддоо шүү дээ. Хувь хүн үү? Тийм хувь хүн болгоо ямар нэгэн нууцсан хадгалдаг. Тэгээд заавал ингээд дэлгэцэн ном шиг ингээд би тэгдэж шүү. Надад тийм байгаа. Би ингэдэг энэ гэдэг яриад хан амар нэг гоё санагддаг. Ер нь би нууц майл нэр ингэсэн амар уурлаа. Тоглож. Нууц майл нэр амар уурлаа. Жишээлбэл одоо юу гэдэг тэр хүн ингээд нэг тиймэрхүү нууцудаа хэлчих жолно шүү дээ тий. За би ингээд одоо хүүхдтэй ч юм уу за би өмнө нь юм хийдсэн бай ингэжсэн тий. Тийм одоо жишээлбэл миний мэдхийн кейсэд болохоор одоо нэг хэрэг хийгээд нэг чип зүгчтэй шүү дээ. Нэг хүмүүс тийгүүл гарандаа нөө чип зүлгүүлчтэй шүү дээ тий. Нэг тэр дүүргээсээ гарч болохгүй гэдэг тий. Тиймэрхүү юм ингээд хэлэхгүй одоо жишээлбэл миний мэдгүй юмсайг олон мэж болно шүү дээ. Тэмүүл тэр чинь ингээд харчаалаа зүгээр л нэг юм цаг ч юм уу нэг тиймэрхүү цаг гарцсан гэж бол нэг хайчтэй хүний өмс зүс юм агаар. Гэтэ би та нартай нэг бас бодит гэж манай найз нэг залуутай үргэжсэн аахгүй. Манайха би биш үү? Би тийм хүнтэй үргэжсэн аахгүй. Тэгээд бид нар ингээд хамтдаа ингээд нэг агаарчлах гарахаар болоод тэг явдаг хгүй. Тэгэл нөгөө залуу уурд суудсан байсан. Тэгэл гаран дээр нэг амар том ийм хар цаг байгаа гэсэн аахгүй. Тэгэхээр би чинь нэг Чи тэгээ мангар үнэтэй цаг өгнө гэж бодсон. Үгүй би харахад одоо нэг ваач мач нь л ийм сүртэй кейстэй болсон юм байна даа гэж бодоод байжсан байхгүй. Гэвч чи нөгөөтг нь амар лок шиг дуурч муугараал нэг гэрэл асаал байдаг байхгүй. Тэгэл би гинт ингээл амар ойлгож байгаа байхгүй. Чи нөгөөс яг тийм одоо чип чин TikTok дээр хүртэл ингээл гарууд те хараалал явж лээд штэ те. Тэгчээл би ийм байсан юм бол дараа найстайгаа жичуулзаад тухайн үед л ямар ч тийм амар реакшн гаргаагүй. Наа залууч юм уу те ингээд хэрэг төгт орооцолчихсон юм гэсэн чи харин тийм гэсэн нэг тэр юм яригээд тийзэн зиржсэн байхгүй. Тиймэрхүү манаас нууцсан байх юм бол би ингээл амар өшөөхгүй. Зүгээр л окей чи надаас энийг нууж байгаа л энэс цаадган ч нуу гэж ойлгох тий. Тэгээ одоо ингээд шууд нэг нуул байх хэвээр чи тэр хүн өөрөө л таалагдах хэвээр тий. Тэгэхгүй тэгэл нэг юм хас чилээл нэг юм нэмж хилээд байх юм бол чи тэр хүний зүгээр л хуурцсан байхгүй. Тэр хүн чиний байхгүй юм татагдсан тий. Тэр зүйлийг байхгүй гэдгийг чинь мэдчих юм бол чамаас явах нь алцааг өгсөн асуудал байхгүй юу. Гэтэ бүр ингээд амар ингээд явахуц тийм хүнд асуудал дээр худлаа яриаггүй. Жижиг сажины тийм зүйл дээр ингээд тухайн цаг үедээ яг тэр зүйлийн талаар ярилцахдаа амар ингээд сандарсандаа худлаа ярьсан байх юм бол яг ойлгож болно. Харин бүр амар том зүйлийн талаар ингээд нуугаад бүр хавд дарцсан. Тэр нь бүр надад хамааралтай, надад эффект нөлөө үзүүлэх юм байх юм бол би бүр амар уурлаад. За зүгээр л шууд ингээд нэр тоглоомч тухайн үеийнхаа зангараа ингээд чи яагаад ингэж хандж байгаа ингээд би шууд агрессив зан гаргана. Гэхдээ би өөрөө гаргаж биш өөрөө хайж явахгүй. Би одоо жоох хөөхтэй болцсон тий. Жохон сууж тайвширч байгаа дахиж ярилцаад тэгэд юу нэг өөрийгөө сонсож байгаа. За яг ямар байгаа ойлголт за хоёлоо динги тэр хүнтэй тэгж ярилцсан. Тэгээ салан гэдэг шийдвэрийг бол гарах магадлал надад бол яг өндөр. Тэгээд тэр хүн гуйж ийн мэж ингээд хам бол тэр надад хамаахгүй чам зөв үнэнгээ хэлэх боломж зөндөө байсан. Тэгээ би одоо мэдээгүй байсан бол одоо би хизэж мэдэх байсан тий. Тэр үед хоёлоо бүр салж болохооргүй гэрэл мэрлэлтийн асуудалтай болцсон байх юм бол бүр миний бүр амар шокнд орно. Зүгээр л миний муур амар хүрнэ. Тэр чинь ингээд хүнд хэлэх ёстой юмуд гэж байдаг байхгүй. Тэр хүний хувийн нууц ч гэсэн тэр чинь чамтай цаашдаа бид гэдэг нэг нэрийн дор амьдарч хагаад цаашаад нэг замаар алхах хүн учраас чи тиймэрхүү зүйлээр нууцсан байх юм бол болохгүй байхгүй. Тиймэрхүү зүйлээрс нууж болохгүй. Та нар битээ нэг тийм амар хувиа хичээсэн те нэг юм тухайн үеийнхаа л нэг тийм сэтгэл хөдлөлөөр нэг тийм хүү юм дээр худлаа хэлж те аар сархан зүйлээр худлаа хэлж үтэй яваарай л гэд би бол хэлмээр. Одоо жишээлбэл нууж болох юмнуудад те ээж аав нь жоохон юм асуудалтай ч юм уу те гэр бүлийн асуудалтай эсвэл ингээд аав нь ингээд нэг тийм ишүү мишүү байдаг аавын талаасаа тиймэрхүү юмд нууж болно. Одоо жишээлбэл наазах нь ингээд миний үсээ нууж болохгүй гэдгийгүүд за гимт хэрэгт ороод залчих надад нууж болохгүй. Ямар нэгэн байдлаар далд хүүхэдтэй болтыг нууж болохгүй. Ямар нэгэн байдлаар бүр ямар нэгэн байдлаар хамгийн том зүй бэлгийн замын халдвар төвчөн талаадаас нууж болохгүй. Тэр чинь миний эрүүл мэнд, миний цаашдаа нийгмийн статус дээр бүр амар ингээ хамааралтай зүйл болж эхэлж байгаа учраас зүгээр тэр хүн өөрийнхөө эрхийн төлөө миний эрхийг зөрчиж байгаа байхгүй ингээд. Тийм болохоор тэр мөрөн дээр юм худлаа явж болохгүй. Тэ жишээлбэл ингээд сурсан сургуулаач хүртэл худлаа явж болохгүй. Ер нь бол наацхан ийм юм дээр ингээд худлаа хэлэх үр үнэнгээр байгаад нууцтай байна гэдэг нь юу ихлээд жишээлбэл ажил дээр нэг асуудал гарсан ч юм уу те. Бүр хувийн надад нэг эффект үзүүлэхгүй хамааралгүй юм чинь нууж болно. Тэ хэдий би үерхэд гэрүүл болцсон ч нэ юм болгон ингээд газрын зуршаа дийлгээстэй байхгүй учраас би бол энэ дөр бол нэлээд амар бол надад нэг кейс бол панда загнуулж байгаа санагдлаа. Болохгүй нэ шүү манайхаа юм шүү. Панда төгөрхөл. Бүх юм болохгүй.
За сата маань ямар үзэл бодолтой? My pick-up ямар бодолтой? Одоо сая ихлээр асуулт асуухсан юм ингээд нууц хүүхдтэйсэн тэрийг нууц муусан тэгсэн шүү дээ. Тэнгүүд чинь харилцаанд амар чухал юм хүүхдтэй гэж уус амар том юм шүү дээ. Тэгээд тиймэрхүү юм бол уус хийж нуужлахгүй шүү дээ. Тим юм нуудаг хүнтэй уус харилцаа эхлүүлээд хэрэггүй шүү дээ уус. Тэнгүүд хүн болгонд уус нууц байдаг шүү дээ. Тэнгүүд ингээд хувийн жижиг сажиг персонал юмнуудаа бол нууж болно шүү дээ уус. Бүгдийг ингээд нуунаа гэлтэр ингээд дэлгэсэн ном шиг байгаад тал бас онцгүй шүү дээ. Гэхдээ ингээд ер нь ингээд би бинээс ер нь юм нуух ингээд тийм жижиг сажиг юм нууж болно. Гэхдээ ингээд том юмыг нуугаад тэр нуусныхаа ардаас ингээд нэг би нуугаад хэрэггүй ч юм уу. Нэгэн харилцаа эхэлсэн чинь хийждэг ч гэж юм тэрэг тийм гимшил ерөөсө төрөхгүй байх юм бол тэр хүн цаашаа юу ч хамаагүй нуун чухал юм юу ч хамаагүй нуун. Тийм болохоор энэ том юм дээр нуугаад хэрэггүй. Жижиг сажиг юм бол уусаа хамаагүй шүү дээ. Уусаа бүтцэний өглөөс ирчээд шүдэ уудаг муудаг тэр яваас тиймэрхүү юм нууж болно шүү дээ. Уусаа. Тэр бисээ зөвч би жишээ. За тийм байт юм биш. Тэгэхээр яг нууцыг бол жижиг сажиг зүйлээ нууж болно. Тухайн одоо партнертай хамтрагчтай ямар нэгэн байдлаар том нөлөө үзүүлэхгүй. Ер нь бол тэр хамтрагчаасаа тусдаа өөрийнхөө хувийн жижиг сажиг зүйлсийг нууж болно. Гэхдээ амьдралд нь аюулмар том импакт ингээд нөлөө үзүүлэх зүйлийг нуух нь айгу буруу юм байна гэж ойлголоо. Манай гураас. Гэтэ яг нуусан тохиолдол угаасаа тэгэл дийлий тэр хүн бол өөрөөрөө л тэр асуудлаагаа зохицуулах гэж үзнэ. За тэгэхээр эндээс бол нэг иймэрхүү асуудал уран гарч байгаа. Шал эсрэгдлийг нь асуух гэдэг юм л да. Одоо жишээл хамтрагчтайгаа ингээд зүг байгалаа гэж бодоход за би юу н хамтрагчийнхаа тэр имийг бол нөх амар мэдхийг хүсэхгүй байна гэсэн тиймэрхүү зүйл юу н та нарт байдгүй. Тэр имийг нэх мэдэх шаардлага ерөөсөө л мэдхийг хүсэхгүй байна гэдэг. Надаас баг нууцсан зүгээр гэсэн тиймэрхүү зүйлс юу н байдгүй. Бүгд бодоонаас Бүгдээ л мэдвэр байгаа. Жишээлбэл ямар охины яаж найраад яаж юу яасан гэдгийг нэх мэдхийг бол хүсэхгүй. Миний тэр нэг юу болсон тэр нөхцөлөл бла бла завар тиймэрхүү юмнуудыг бол мэдхийг хүсэхгүй. Одоо нэг яг сая ингүүт нэг бүгд бодож сууччихсан чинь би яг одоос нэг 23 жилийн өмнө юу хэлээ тэр чинь нэг юм нэг бахан одоо инстаграмаар ингээл гайгүй од болж исэн хүмүүс ингээл оруулаад ингээл хооронд нь хутга асуулт асуугаал хариулж тухайл чилээдэд шоу чинь нэг нэвтрүүлэг ямар нэвтрүүлэг байлаа. Тийм тэр чинь хаанхайх хийдэг байлаа да нэг тэгээ вада мэдгүй нэг тийм байсан. Тэгсэн чинь нэг мөнхмарл гээд байдаг штеп одоо мейкап артист те төрөл бүр ямар одоо карьераа хөөдөг нэг эмэгтэй тэр эмэгтэйний хилдэсний санаанд орж байгаа ингээд эмэгтэй нэг хараа нэмт өгөхгүй тэр хүн ярьжсэн ингээд найз залуутайгаа ингээд амар гоё ингээд харилцаагаа илүү spicy болгохгүй л нэг юм одоо банан идэж нэг дорчлог сууж байсан байл та тэгээд найз залуу ажилласаа орж ирэнгүүт ингээд тэр нэг банан дээр одоо ингээд практик хийсэн. Тэрийг болохоор найзан зааж гисэн гэж байхгүй. Тэгээд тэрийгээрээ ингээл яг практика бодит Хүүхдүүд сонсч байгаа гарна уу? Практика бодит болгоод тэгэл ингээ байжсэн чи нөгөө найз залан дуусны хандар чи хаана хинээр ингээ залгалаас сурцъя гэж тэгт нэгсэж байхгүй. Тэгээд би тэрээ сонсчоод ингээ амар сүнс санагдаад тэг ер нь ингээ нэг юм их тиймэрхүү тийм хувийн те нэг юм миний нэг мэдхийг хүсэхгүй тийм шижигнүүдийг бол одоо тэр нь хамгийн түрүүнд бодож байгаа юм жишээлбэл хаана нэтэ заад ингэ сурсан морснол над нэг хамаахгүй тийм нэг тийм бэлгийн тиймэрхүү зүйлс хэтэрхий нөгөө дотоод хувийн зүйлс болоо явж байгаа бас тий. Тэгээ надад ингээд би өөрөө сонирхол асуухгүй бол нэг надад ирээд хэлээд ташаарлаа байхгүй. Хэлмээр байгаа бол надаас асуугаалаа чи би иймэрхүү юм зүгээр ч юм уу те нэг тиймэрхүү юм байж болох. Тэгээ ингээд бодонгууд ингээд нэг амар мэдхийг хүсэхгүй байгаа юм бол одоохондоо алгалтай. Гэтэ бүр илүү сериусны болоод эхлэнгүүт бас яг юу ч мэдээгүй ч байсан болоосоо гэж би харамсаг бол яг хэлж мэдэхгүй юм л та. Гэтэ танаас бас ингээд сонсож байгаа хүмүүст амар харамсдаг те мэдсэндээ харамсдаг юм байвал зүгээр бичиж болно шүү дээ. Угаасаа л фаны байдлаар бичиж болно, сериусны байдлаар бичиж болно. Угаасаа бүгд л уншихаас хойш. За тийм ээ. Комент уншиж штэ. За манай нөгөө хоёр маань болохоор бүр тэр бүх юм тань мэдмээр байгаа юм шүү тийм үү? бүгдийг мэдөө. Мэдхийг хүсэхгүй байгаа юм бүрс байхгүй шүү дээ. Ингээд тэр хүний чинь ингээд explore хийгээ те ингээд мэдвэр байгаа байхгүй. Тэрнээс өө чи надад битээ хэлээрэй гэд харч яар сони шүү. Тэгээ зүгээр ингээд тэр хүний сая сурсан гэж ярьсан шүү дээ. Тэнгүү тэрээ нүрслэг ингээд ингээд бас мэдвэр байгаа байхгүй. Тэрнээс ингээд бүх юм мэдэхгүй мэдшээ. Ингээд мэдхийг хүсдэггүй зүйл гэж байхгүй. Мэдмээр байна. Яг ингээд бид нар одоо жишээлбэл ингээд нэг мэдхийг хүсэхгүй байгаа учраас нэг лалаж асуухгүй байсан юм тэр хүн өөрөө ирээд яриул зүгээр яг окей би бодлоо өөрчлөлөө болох юм байна. Тэгээд
би цаашаагаа тэгээд сонсчод нэг лав биш гүнзгийрүүлж асуухгүй л байх ба гэж бодож байна. Тийм тухайн хүн ер нь өөрөө ирж хийсэн тохиол зүгээр. Гэхдээ яг өөрөө нөгөө төрүүлж асуухгүй зүйлс гэж бас байгаа юм биш тийм. Би одоо нэг танаас нэг асуу зөв та нар өөртөө үзэл бодлоо хийж ялна. Одоо энэ эрэгтэй хүн одоо ингээл гудамд ингээл хажуугаар зурсан эмэгтэй хүн баарн таарсан тэг кофе шоп суудсан номын сан нэтрэл хаа газар таарсан эмэгтэйнд очил ингээл дугаарыг асуугаал ингээл үддэн штэ одоо хитинг он хийдэг те тэгвнгүүд эрэгтэй хүн яг тэр хүн надад хандтай байна да гэдгийг мэдчихээд ингээ очдог гэж аахгүй очиж дугаарыг ч юм уу ажийг асуудаг гэж аахгүй а яг үнэхээр эрэгтэй хүн өөрөө хандтай байгаа хүнийхээ дугаарыг бол ч юм уу те ажиг очиж асуухаас айдаг яадгүй л тэр хүн татгалзчихгүй гэдгээс амар хайгаад зүгээр ингээл хараал өнгөрдөг гэж байгаа байхгүй харин нөгөө талаас нь эмэгтэй хүн нь ч юм уу тэр одоо эрэгтэй хүн ч юм уу яг өөрт нь амар хандтай байгаа нийтлэл мэдээд тах юм бол очиод дугаарыг асуухад тэр хүн татгалзахгүйгээр өгөх юм байна гэдгийг мэдсэн тохиолдолд очдог гэж би нэг тийм сая кейс сонсон байхгүй. Тэгэхээр та нарын бодлоор энэ нэрийг юу гэж бодож чинь би бас яг миний бодлоор л яг энэ нэр л яг л тийм шиг санагдаж байгаа. Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүний хувьд. Гэтэ эмэгтэй хүн үгүй баха эмэгтэй ч амар тийм өөртөө ихтгэлтэй амар шууд очивол тэгэл дугаар өгөхгүйсэн чинь асуугаал үзье те асуухгүй үлдэж харамсчихснаас асуусан нэр гэж боддоо шүү дээ ер нь л. Хамт явахаар хэцүү шүү дээ. Панда ч ийш тийш гүгээд алаа. Хотлоо ярих наач миний нэр хүнд. Би бүр ингээд пандыг юмс эрэгтэй хүний дуурай асууж ил. Тэгсэн. Нөөх нь өгжсэн шүү. Инстаграмаа ч гэсэн үгүйс тий. Сайн мэдгүй маа. Одоо жишээлбэл үнэхээр яг тийм нэг мэдрэл мото зоригтой хүмүүсээс эд штэ. Би Зүгээр хамаа намаагүй зүгээр л ингээл үзэл аль дээ. Угсаа энэ үедээ дахиж харахгүй штэ гэсэн үзэл бодлоор шууд асуучдаг хүмүүс байна. Эсвэл зарим нэг төрлийн хүмүүс нь бүр ингээд дотроос ингээд айгаад итдэг. Татгалзах хариу авахыг хүсдэггүй. Тиймэрхүү төрлийн хүмүүс бас байгаа. Тийм болохоор яг эрэгтэй хүний талаас ямар сэтгэл зүйтэй байдаг юм би сайн мэдэхгүй байна. Яг эмэгтэй хүний талаас бол тэр чинь ингээл жижиг сажиг зүйлс олно штэ харц шидэлцэн те. Одоо шил юу гэдэг чи ямар нэг үйл мүл гаргаж яхад угаасаа тийм нэрхүү нэг тийм үйл хөдлөлөөс нь логикоор бодоод ч юм уу эсвэл энерги мэдрэгдэн штэ. За би ингээ баг ингээ чи хурж ирээ дугаараа сууд боломжтой бэ шүү ч гэдэг юм тий. Тиймэрхүү энерги мэдгэлдүүлсэн тохиолдолд юу нэрж асуудаг байх. Гэхдээ би яг эрэгтэй хүн талаас ямар сэтгэлтэй байдгийг бол сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ яг заримдаа тийм нэг буруу үйл хөдлөлөөр буруу хүнд буруу сигнал өгсөн тохиолдол бас байж болох юм. Тэгээд ингээд яг буруу хүн хурж ирээ хасмаг зугаасаа л бурхан үгүй. танад зүйл одоо би зүгээр кейс та нар өөрсдөө бодлоо сонсож зөв кейс нэм шүү зэ. Та нар ингээд за бүгд ингээд сууж илээ за нэг бааранд ч юм уу те пабад сууж илээ зэ. Тэгсэн чинь ингээд нэг одоо хажуу ширээний хүмүүстэй ингээд асууж байгаа л хүмүүс чинь жоохон ингээд жууж мохож угийн интроверт ч юм биш угийн экстраверт хүмүүс ч юм ингээд хажуу ширээний хүмүүстэй ингээд ямар яриа өргөнүүлэл нэмсэн чинь олоолаа юм ярьж сууж идэв шүү дээ те. Тэгэл тэр донд нэг хүн ингээд хүн чанд амар таалагдал тэр хүнтэй ингээд одоо жичи ярьж мэрэх нэг боломж гарлаа шүү дээ ингээд бөөний нэг хэсэг ярьжсанаас үлдээ 2-3 хуваагдаж ярьж мэрэл те. Тэжээсэн чинь тэр хүн чинь ингээд амар чам таалагдаад байгаа байхгүй юу? Ер нь дайжгүй юм шүү дээ. Ярьж байгаа юм сонсон ч дайжгүй юм байна. Одоо царайжсэн дайжгүй юм байна. Өндрөн дайжгүй юм. Юу царай дайжгүй бодож болсон зэрэг. Тэжээсэн чинь нөгөө хүн чинь ингээд нэг сэдв аваа ярьлаа та хоёр. Шууд үзлэлээ тулгаад байлаа. Үгүй наадах чи ингэдгийн, үгүй тэгдгийн гэдэг үл ер нь амар тэмцдэг. Хитрхи ингээд хидээ тэр зүйлээ ингээд харуулж авч ирсэн дээ. Үзэл бодлоо тулгаад байвал та нар яах вэ? Тэр нөгөө over confidence тэгээд нэг under confidence гэдэг нэг хоёр юм байгаа шүү дээ. Тэрийг яг хэтрүүлж over болгож болохгүй, under болгож болохгүй. Тэрийг нь л тэр балансаа барьж байгаа юу, барихгүй байгаа юу гэдгийг амар харах хаа. Ингээд яг юм итгэлтэй юм дээрээ яг энэ бол яг үнэн факттай 100% факт дээр тулгуурласан юм болохоор энэ дээр over confidence гаргаж олно шүү дээ. Тэнгүүд ямар ч факт чек хийгээгүй зөвхөн өөрийнхөө үзэл бодол дээр тулгуурлаад эн чинь юм байдгийг гэдэг л угаасаа амар тийм шүү дээ. Тэгэж манай Монгол ардын зүрццөөг эртэмтэй хүн дараа их мөрөн дөлгөө гэдэг үгэнд би их итгэж явдаг. Тэг болохоор тэгээд over confidence ингээл гаргаал ингээл гээд байнга тэгээд л уусаа ярьж байна. Анхны болцон дээр хитрхи их юм шир хийжүүл яах вэ? Өөр шир хийжүүл яах вэ? Анхны болцон дээр өөр шир хийжүүлөө. Хинээс нэг өөр шир хийх юм би их юм. Үгүй яг чи ч өөрөө хийжүүл нөгөө хүн хийжүүл байхгүй. Саяны хоёр асуултыг нийлүүлээд бодороо тэгэд нийлүүлээд хаалаарай. Би сая яг яран дундаас нэг бодож байгаа байхгүй. Нэг хэрвээ би өөрөө өөр шир хийжүүл амар ичин заяо. Тэгээ угаасаа ингээ хүн чинь ингээ контролоо алдаад нэг мэдсий ингээ ярьцсан байдэн штэ халаад. Тийм. Тэгээд ярьцсан байвал дараа нь амар санаа зовоод бүр асуух
өө яна би ингээд амар их мэрчт юм аа уучлаарай. Би ийм зантай хүн юм аа. Тэгээ намайг ингээд их харсан бол уучлаарай. Тэгээ чамд энэ муухай санагдсан бол бас уучлаарай гэж уучлалтгүй байх заяа. А нөгөө өнөө overshare хийсэн байвал би энэ дээр ядаргаатай вэ гэж хаяах. Тэгэхээр юу нь хайж яваал ингээл хаягтал явах нь гэсэн. Тэр хүн дараа надад бас ингээ уучлал хэлбэс ойлгох штеп гэд. Тийм бас начил нөхөр андаа хөөрхий гэх. Яар өрөвдөлтөй байвал яг ингээл нөгөөрөө ганцхан хуруудаар ганцхан үзэл бодолтой тэгснэ ингээд хүн болгонд очиод надтай ижлэг үзэл бодолтой хүн таарахыг ингээл туршаал үзэл явааддаг байвал. Тэгэхээр надтай тэр яг overshare хийж авах нь адилхан үзэл бодол надад л амар гоё юм ингээд. Бас юм бит юу. Амар би лав тийм хүн хурж ирээ үзэл бодлоо тулгаад ер нь бол тийм гэдэг ах юм бол би л чи зүгээр үү? Чи царцсан юм уу? Are you okay? Чи зүгээр үү? Ингээ нуруунд дэр ингээ цогж өгсөн те. Тэгээд яг нөгөө тал дээр угаасаа яг наа чи амар их тохиолддог кейс байна. Угаасаа анхны болцсон дээр overshare хийх нь би ингээд жаа хүнтэй ингээд яриамаараа ингээд сайн ярьж чаддгүй юм баггүй. Яаж casual talk хийдэн те. Яаж хүнтэй энгийн яриаг ярьдэн. Яаж тухайн яриа ингэж энгийн байлгахтын ингээд гоё тийм те. Гоё байлгахтын гэдэг мэддгүү тийм мэдлэг дутуу дээрээс над тийм нэг биечлэн тийм туршлага амар сул болохоор би ингээд ямар ч юм ярьсан хамаагүй мэн энэ хүнийг ингээл enjoy болгоод тэр тухайн хүний хөгжөөж лээвэл хамаагүй гэж одоо ингээд айгүй их юм ярьдаг тохиолдол байгаа. Тэгээд хүмүүс би одоогийн байдлаар бол нөгөө талдаа ингээм амар суудаг болсон. Зүгээр чивч мөгөлээд. Юм ярих юм бол overshare хийчих гэдэг. Тэгээ нэг асуулт энэ зөө наанаас чаа. Сайн ингээд overshare хийвэл ингээд онцгой гэл би чи амар муухай ингээд stop байлна гэж хэлнэ штэ. Тэнгүүд сайн ингээд анхны date гэсэн нэг баарын дүнс танилцаа байлаа гэж ярьлаа штэ. Тэнгүүд яг ийм үед яаж зүгээр casual talk өнүүлэх яг юу ярих хэвтэй. Тэнгүүд эн чинь ингээд overshare ингээд хийхгүй чимээгөө сунаа ингээд overshare нөгөө талчаагаас чимээгөө суух болчиход байгаа штэ. Эсвэл тааруулж ярих ч юм уу те. Гэтэ яарч ингээд хоёр төлөв ингээд хараад үзэнгүүт өөр ширхжил тэр хүн дээр язгаатай чимээг өсвөл ямар сони бие тоцсон их зантай байж бодно штэ. Тэнгүүд яг гол нь ингээд яг яриг хэлээ хэцүү бас тээ. Ингээд яаж ярихаа мэдгүй те. Тэрэн дээр манай панда манд мэрэгсэн хүн байна. Танаас зөвлөх хацаа. Маш агрессив хүн байгаа. Чи ярил гарал гар. Чи чинь ажилтсан юм уу? Миний бодлоор шүү дээ. Үнэхээр тэр хүн чинь ингээд ч юм өөр шир хийгээ. За чи өөр шир хийгээд ингээд суужилаа шүү дээ. Нөгөө чинь ингээд харилцан яриа өрнүүлэхгүйгээр өөр сэдв цухуулахгүйгээр ингээд зүгээр сонсоод тийм ээ бас тиймтэй ингээд байвал яриагаа зогсоо. Тэ яриагаа зогсоо. Тэгээ чичтэр яриаг зогсоо. Тэгэл болоо. Тэд хоёр нь бол цаашаа нэг ямар ярих юм бол бүр илүү тийм эвгүй нөхцөл байдал үүсчин. Тэгээд одоо нэг танихгүй хүнтэйгээ яаж танилцаж юм ярьдаг гэдэг хүмүүст надад нэг ингэс болчихсон байхгүй. Би ингээд найзтайгаа ингээд баар онол суужсэн. Би хятраал ингээд хойдолд ингээд сууж байгаа байхгүй. Гэсэн чинь нэг залуу минь ажид ирсэн. Өө чи бүжиглэж чаа бүжиглэхгүй байгаа юм аа гэлгүүд. Өө харин жоохон ядраад байна гэл ингээд бааны чимэн чанга ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд өө харин тийм би чи чийдээд ирсэн. Гэтэ яах вэ гоё яана гэл хүн ингээд яваад юуж байгаа байхгүй. Тэр хүн яваагүй байсан бол цаашаа магадгүй би ингээд одоо юу гэдэг нь те чиний зөтөө юм байгаад гарт юм ч юм те тиймэрхүү яг одоо байгаа нөхцөл байдлаасаа уруулаад яриагаа ингээд арай өөрөөхөө яг ярихыг хүсэж байгаа чиглэл рүү аваач. Тэгээд тэр чиглэл рүү аваач тэр хүн нэг амар тэр сэдвэр ярмааргүй байх юм бол би жахан ийм тал дээр ярих дургу хүнтэй л ярьчих шиг боллоо гэл. Тэгээд ер нь тийм байна да гэл ингээл хайчин. Ер нь амар observer байх хэрэгтэй. Тэр хүн яг ямар хариу үйлдэл гаргаж байгааг ин анхаарч харах хэрэгтэй л гэсэн үг үстэй тий. Тийм ер нь л тэгээд Хавьл хайчаа. заавал нэг засаал ингээл намайг би нэгсэн sorry гэх нэг шаардлагагүйгээр тэгэл зүгээр л ингээл тэр харилцааг шууд дуусгаж өч болно. Эсвэл ер нь тийм байна да ч юм уу гэж хайчих болно. Гэхдээ зитээ контрол алдгүй бэдэхгүй ярьсан. Амар авахлаа. Яг ярьсан гэсэн чинь нөгөө хүн чинь ингээд чимээгүй ч амар сонио. Яа наа тэрэд байгаа юм бэ гэсэн байдлаар суух юм бол чи зүгээр л тэр дараа өөрийгөө хитрхийх юм ярьсан гэдэг мэдэх юм бол тэр харилцааг дуусгачих. Төрийн сатаа матааш би бүтэн сая өдөр шүдэ угаадгүй. Тэгэл ингээд хэрвээ үнэхээр чам таалагдсан хүн чинь ингээд өөр шир хийгээд тэр ярианд нэж орохоо мэдэхгүй байх юм бол саяны сатааны арга шиг би бүтэн сая өдөр шүдэ угаадгүй гэж адилхан нэг тийм эвгүй юм яриад бануудаа инээлдээ тэгэл за ер нь хоёлын амар саяны хэсэг юмуд амар эвгүй байлаа. Гэхдээ гэл тэр хүн үнэхээр авч явах хүсэж байгаа тэр хүнээ цаашаа танилцмаар байгаа бол хүн өөр аргаа олдог учраас тэрэн дээр бол яг тухайн нөхцөл байдал та нарт яг ямар vibe өгнө тэр vibe-аараа л явдаг болохоор би бол яг ингэдэг ээлжээр шал хондоо байгаа байхгүй. За бид их ариун туршлагыг судлаа. За манай сатаныг юу хэлээж сүлд үзлөдлөө илэрхийлж. Тий, юу ш тэгэл харин болцсон дээр юу ярих тэгэл хамаагүй ш тэгэл их юм ярьж л бол болоо ш тэгэл
хоёр талдаа хоёулаа ч юм уус бол авкорд байдал үүсэл юу яах вэ худлаа инеэл үз зүгээр ер нь юу хамаагүй ярьжсэн зүгээр шүү дээ уус. Тиймээс тэгэл тэр чин тэгэл фаны юм чагаа тэгэл жоохон хэтрэх гэдэг юм л уусаа хүн ярахаас өмнө бодно шүү дээ. Тэгэхээр чин тийм амар нэг тийм авкорд юм ярихгүй л ах гэж бодсон шүү дээ. Гэхдээ гэтээ ингээд нөгөө хүн чинь ингээд нэг юм гой сэдв аваа ярина штэ. Тэнгүү тэрэндээ халаад ингээд ярьсан байдаг хгүй юу ингээд. Би нэрээ ингэсэн гэх. Тэр яриа нэг үргэлжлээд нэг битсэн чинь чи баг цагийн турш ингээд ярьсан байдаг ч юм уу. Нөгөө нь ингээд цаг сонсцсон тий. Өөдс мэн өөдөг байна мэдгүй. Хэцүү байх үе байдаг хгүй юу. Би нөгөө сайн ингээд юм харилцааны шадраг муутай гэсэн шүү дээ. Тэгж яж байгаа би уус энийг өөрөө мэдж байгаа болохоор би ингээл нэг залуустай кино үзгээл дейт хийх гээл болдог байхгүй юу. Тэгээ би яг өчигдөр шөнө ингээ 2 3 оны өмнөөс эхлээд надад хэлсэн цувралыг нь би ингээд шөнө өдөр шөнөгүй үзэж байгаа байхгүй айгаа багтаа үзэж байгаа усанд орохдоо үзэж байгаа. Тэгээд ингээд өөртөө тийм арга бодож олсноо. Гээ яг дараа нөгөө болцсон дээр явсан чинь яг тэрийг ингээл яриа л байгаа байхгүй. Би ингээл би яст амарлаг ярьж ин да ингээ ярих юмтай ах чи амар сайхан юм бэ. Тэс нөгөө нэг кинонд яриад дууссан. Тэгээ яхаа мэдгүй. Нөгөө хайраасаа 2 3 өдрийн үдэлмөр. Тэгэл яах вэ? Тэгээд нөгөө маань ч гэсэн юм ярьж бараад. Тэгтээ яг гайгүй л өнгөрсөн л төө. Тэгэл нөгөө нэг сэдвээс чи аюу олон сэдв ургаж гардаг болохоор эхлээл яриагаа эхлүүлсэн бахад л ер нь болох юм биш. За. Тэгээд манайхаа ерөөхдөө бол хасан ярилцсан зарим нэг хэцүү маргаантай асуудлуудын нэг иймэрхүү үзэл бодолтой байдаг юм байна. Та ч гэсэн одоо нөгөө түрүүний асуултуудад ингээ хариулаад ингээ комент хэсэг дээр гоё өөрснөө хоорондоо ингээ ярилцах чинь бас нэг талаараа гоё штэ. Эсвэл бас хэрэлдэж болно. Тэрэл чөлөөтэй. Өнөөдрийн Melodic podcast инх өндөрлж гин. Грэни байла. Панда байла. Нүн байла. Сатан байлаа. Баяртай.